Монгол Улсын онцгой комиссоос томилогдсон ажлын хэсэг Говьсүнбэр аймагт ажиллалаа. Малын гоц салбарт шүлхийн өвчин гарсантай холбогдуулан Монгол Улсын стратегийн гол салбар болсон хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Говьсүнбэр аймагт хүрэлцэн ирж малын гоц салбарт шүлхийн өвчнөд тэмцэх ажил болон өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцж аймгийн онцгой комиссийг хуралдууллаа. Аймгийн онцгой комиссийн хуралдаан дээр аймгийн онцгой байдлын газрын дарга Амгалан Туяа, мэргэжлийн элдээ газрын дарга Ганбаяр, хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Даваахүү, эрүүл мэндийн газрын дарга Мөнхбод болон бусад албаны хүмүүс Монгол Улсын засгийн газраас хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэгт мэдээлэл өгч цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал бодлоо солилцсон юм а. Уг хуралдаанаар хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны дэд сайд дараах үүрэг даалгаврыг Говьсүнбэр аймгийн холбогдох албаны хүмүүст юм а. Үүнд малын гоц салбарт шүлхийн өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх арга хэмжээнд зарцуулсан зардлын тооцоог яаралтай гаргаж 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр болох засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх. Хөрс зэрэгэлдээ аймагуудад малын гоц салбарт шүлхий цэцэг өвчин гарсан тул уг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар зохион байгуулах, хорио цээрийн дэглэм бууруулах шийдвэр гаргатал хяналтыг сулруулахгүй байх, аймгийн гамшигаас хамгаалах төлөвлөгөө, хамтран ажиллах төлөвлөгөөнүүдэд тодотгол хийх, хүч хэрэгслийн тооцоо судалгааг нарийн гаргах, ард иргэд малчдын хариуцлагыг сайжруулах талаар арга хэмжээ авч зохион байгуулах, голомтын бүс болон эргүүл постод томилогдсон ажилласан төрийн албан хаагч, иргэдийн эрүүл мэндэд анхаарч ажиллах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, өвс тэжээлийн нөөц бүрдүүлж ажиллах зэрэг үүрэг даалгавруудыг өгсөн юм а.